Хүмүүсийг танилцуулаад яваад байгаа би. Өнөөдөр Батхүүтэй танилцсанаа. За хэдэн он төрлөө? 83 он төрсөн. Тэртээ 83 он. За Жамбал гэдэг үний 2 дахь хүү болж төрсөн байна. Батхүүгийн ээжийг Нэргүү гэдэг. 2001 онд Угнагийн орон сургуульд орсон. Тэгээ автын инженерийн ангид орчоо сүүлд нь тийч уулар хөгжөд гарна барилга зам машин анги руу ороод Хадагтай уран тултай нэг ангид байж байгаа л анх танилцчихлгүй. Тэгээд хизээ гин гинтхэн хайртай болчихоо. Хайр сэтгэлийн холбоо хаана хизээ үүсчихв. хонхны баяраар л оюутны хонхны баяраар байна. Тэгж байгаа л яцчихдаг. Бүрэн залуутай болсоо. Тэгсэн тэгэл төгсөг байхдаа коммитед инженерээр ороод хөдөө яваад угна миний араас орсон тий. Тэгсэн. Тийм. Тэгээ би очингуудаа энэ ч та миний ажил биш юм байна гэж бодсон байжсэн чинь яд тэр шалгалт авч ийн гэхээр өгсөн чинь тэнцээд одоо 2006 онд юм шүү тий. Тий. Тэгээ мятад ороод тэгэл одоо хүртэл гэж байж байна. Одоо нэр яг ямар албан тушаал дээр юу хийж байгаа лээ? Одоо ч нэг техник үйлчилгээний төлөвлөлтийн ахлах инженер гэдэг 20 жил ажилланаа бараг нэг 18 жил төлөвлөлт хийсэн баха. Танай ангийнхан уулзалт гоё болов. Манай ангийн уулзалт бол янз бүр болсон шүү дээ. Гоё болсон шүү дээ. Тийм байлээ. Чи ангийн дараах байлээ шүү дээ. Тийм. Нөгөө талаар нь харангуйтаа л дуудуугаа авалцсан л хийлтэй гэдэг юм шүү дээ. Уулзахгүй бол тэгээд чи зодуулах гэдсэн чи санаж байна уу? Аа мод тэнэг уу галаа. Галаагүй. Манай ангийн чин зургийг авчирч дуулуулж болно. Тэгээ дуучнаар аавна гэдэг. Манай та эднэрээ хэлэхгүй байсан. Манай ингэж бас уртын дуучин байсан шүү дээ. Тэгээд холимог шоу хийгээд Хоёр анги нийлсэн шоу юу? А тэгэхээр бөөн зодон болох байхаа. Амралт нь Батхүүгийн тухай би нэг хөвгөлтэй юм ярья. За юуны тухай би өөрөө хэлчихье. За нэг өдөр Батхүү уугаад тэгээ хотын төвд явж байгаад гэрлүүгээ явах тэр хол байна. Танаа тончий гэдэг. Нэг өөрөө нэг 5 дахь байсан юм аа. Тэгсэн чинь даваа заалгаж юм. Хоёр нийлчихсэн. Хэсгээр ирж ийн. Гараад ирсэн ганц хоёр юм болчихлоо. Тэгээд орцгоё гэдэг чинь. Аа чинь хөдөөгөр нэг мал хайж явахдаа хүн амт хэрэг болно гэж аюу харих авчт юм байна. Тэгэл арх аваад чихэр аваад уутанд ингэ хийчихсэн. Багажаар нийт юм байсныг мэдэхгүй тэгээ суутдаг. Шинжэнгөө уугаа тэгээд нөгөөт нь өгөжлээд хотод нэг айлд нэг оогийн нэг найз гэдэг нэг айлд очих юм аа. Сэрэнгөт хинт аваад хөгшин би болоо хүүхдийн төрсөлрөг болохоор лээ. Мань одоо ингэ явахгүй бол маа томын төрсөн өдөр гэсэн чинь нөгөө хэвч илгээ байрал яваа. Яасан бэ гэж хэлсэн. Нөгөө газар 2 онцсон байдээ. Хоёр дахь нь өглөөнийх нь 7 нь болж ирсэн юм аа. Би болохоор оройны 7 болж байна. Ямар ч өнөөдөр бор оногтой харийн марий гээл тэгсэн чинь байхгүй. Тарав хийн гээл. Балкон дээр тарав хийн гээл тэгжсэн. Тэгсэн чинь би одоо яд тэрнээс нийцсэн болов гэж бодоод гар мараа өнөрдөн юу ч өнөрдөггүй байна. 2 оногт юу ч хийдэг. Амьдралдаа авах удаа хонгоор ууж байгаа. Нэр бидний нөгөө нэг боох гэдэг тарав. За цээш жирийн чинь 2 жил болж байна. Тэгсэн чинь нөгөөдөг чи үржээд 2 болцсон гэдэг чинь. Хөргөчөнд байгаа тарав чи бас тэгэл үржээд удахгүй ер нь боксер хэтэл 3 болж магадгүй байдаг. Сүргтэй болох юм. Тарган сүргтэй. Бухын доотхыг харж өнөд турж хэцээр юм болж байгаа шүү. Гэтэ бухын доотхыг бух дордохыг харж юм билээ шүү. А тийм үү. Хүмүүс бухын доотхыг одоо өнөгч яаж хийдэг. Цэд нэг юм үг хэлье тий. Очиж боох гэдэг шүү дээ. Өөрөө бүр ирсэн шүү дээ. Тэгээд байхгүй тэгээд сүултээ битгаар айрхталт болгоод дуусчихсан шүү дээ. Шарандаа. Цэрүү харж хагаад нэг салаавчгч чаддсан бол. Харин шортж байгаад юу хийлгсэн бэ чи хараа өстэй. Харин амгаараа би гаргаж үзээгүй шүү дээ. Амгаараа би гаргаж үзээгүй юм да.
Чи цээрөө гарах чи. Цээр бол гарч чадна шүү дээ. Яах юм тэгэхээр чин дээрлэх юм шиг болж байна. За тэгвэл амгаараа гарах чи. Амгаараа муу багийн өртөл гаргах. Би гаргалгүй байдаг. Ма. Хөрлөг өгнэ. Ахир зүйлүүдийн. Зөв тийм. Даваа цэрэнгийн тухай чи өөдөртэй амт юу тэмж юу ч байхгүй. Би амар өөдөртэй шүү дээ. Тийм. Юу ч амьдралд юу ч тохиолддоггүй. Ямар ч авдал байхгүй шээ. Одоо чинь манай даваа гэхэд ямар дараахан залуу. Тэгээд нэг хэсэг манай хүн чинь ганц би уудсан шүү дээ. Тэгсэн тэгээд нэг найзуудтайгаа нэгдэл ингээ шоуд мовдохаараа бас л эвгүй юм их болж исэн нэг ээж нь уугаад явж байхад чи орооч гэсэн. Чи би таныг танихгүй байна энэ төр гэдэг. тэгтлээ болсон юм тийм. Бүр амар эвдэрж байгаа байхгүй. Даваа чинь ямар тийм дараахан тий. Ямар асуудалгүй. Тэгээс тийм байлаа тэгсэн чинь чи би таныг танихгүй байна. Та андуураад төрсөн их нөхөд андуурны ч юу вэ? Сэргээр. Даваагийнхын тухай ярил 10 жилдээ өстө царайлаг хөөхөн хөвгтэйсэн юм аа. Манай нацгаа хоёр хоёулаа халзраадах энэ хоёр. Хамгийн хоёр царайлаг дүүд нь тэгэл халзраа. Эсрэгээрээ манай би угаас халзан байгаагүй. Энийг харж гинөө тэр. Улам л гоё болол тэгэл улам л чавхаа өнгө орох юм аа. Чи ер нь нөгөө Бенджамин Франклин юм шүү. Үгүй. Манай ажлын залуучууд намайг Джонни Вик гэдэг. Джонни Вик тэмүүгээр захиал гаргаад. Биш тэгээд хүн амтнд инээж үл өөрийгөө чамуугаа тэгэл тавиал туучт юм л та. За ингээд өндөрлөе да битгаар энэ шиг ойрхон баар орлоо. Яа. Та это уйтах гэж нэлээд чадлаараа хичээлээ тэгээд чадсан бахаа гэж найдаж.